Ойрын үед гарч болох хүндрэлүүдийг мартаж болохгүй. Шар усны үеэр энэ 2 он дандсан их зуудын үр дагавар гээд олон асуудал бий. Хөдөөд хандсан шинэ бодлого ус агаар мэт дутагдж байна. Мөн нийслэл хотын агаарын бохирдол, утааны асуудлыг дулааны улирал эхлэнгүүт мартаж болохгүй. Энэ бол үжиг үр дагавар бүхий үндэсний эмгэнэл гэдгийг хэлье. Удахгүй төсвийн тодтол, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж эхэлнэ. Түрүүчийн миний сануулсан амлалтын болон мөн ирээдүйн бүтээн байгуулалт тойрсон шийдлүүд энэ хавар тодорхой болох ёстой. Тэтгэвэр цалингийн нэмэгдлийг ч ярих ёстой. Мөн төрх эмнэлэг, ажлын байр, сургалт боловсрол гээд олон асуудлууд бий. Бас газар хөдлөлт, бусад аюулаас сэргийлэхтэй холбогдсон санхүүжилтүүдийг хойшлуулшгүй шийдэх хэрэгтэй. Эрхэм гишүүдээ, би нэг зүйлд итгэдэг. Алдсан хүн алдаагаа засах ёстой гэдэгт. Алдааг засаж болдог гэдэгт би итгэдэг. Буруугаа ойлгосон хүмүүс л бурууг засаж чаддаг. Түүнээс биш буруу байна гэж шүүмжлээд эрх мэдэл рүү талмаарагч бүхэн бурууг засаж чаддаггүй. Харин ч шин завхарлыг бий болгож илүү уршиг тарих нь бий. Өнгөрсөн хугацаанд хоримтлагдсан асуудал богшсон бурууг засахад өнөөдрийн шийдвэр гаргагчд л онцгой үүрэгтэй. Ялангуяа их хурлын энэ бүрэлдэхүүнд заавал шийдэх олон асуудал бий. Би заримыг нь нэрлэсэн. Наад зах нь яаж тайлбарлаад буруу болоод байгаа зүйлүүдээ ирэх өдрүүдэд засаараа. Тэр 76 тэрбумын асуудал. Одоо эрхэм гишүүд өөрсдөө түүндээ дасчихсан. Би өөрийн тэрбумаа ингэж зарцуулж гэж нэгд нэгэнгүү ярьдаг болчихсон байна. Шинээр гарах төсвийн хуулинд энэ алдаагаа давтахгүй хориглосон заалт оруулаарай. Бас хууль санаачил бол гишүүний авдаг мөнгө гэж юу яриад байна вэ? Энэ мөнгө хөөцөлдсөн, мөнгөтэй орооцолдсон хийрхэлдээ цэг тавихгүй бол эрхэм гишүүдээ та нарын үйлдэл чинь Монголын ардчилсан төрийн нэр хүнд, Монголын ард түмний сонголтод сайнаар нөлөөлөхгүй байна. Ер нь намайг хэн хэлэхв гэсэн өнөөгийн байдал нь хариуцлагагүй, популист, хонзогногч хэсэгт өгөөш болоо зогсохгүй, түмэн олныг төрдөө итгэж хүндлэх биш, харин төрөөсөө ичиж бухимдах байдал руу хөтөлж байна. Та бүхэн бусдад байтугай байгуулсан засагтаа үг хэлж, баталсан төсөв, мөнгөний бодлого, хөтөлбөр зорилттой хяналт тавьж, хариуцлага асууж чадхаа болж байна. Ингэж хууль ёсны, бас ёс суртахууны эрхээ хууль тогтоогчид алдаж болохгүй. Жаахан их захта мэдрэмжтэй хэлж сануулж байгааг сонсож, үндсэн үүрэг хариуцлагаа байнга ухамсарлаж ажиллахыг улсын их хурлын эрхэм гишүүд та бүхнээс хүсье. Мөн иргэдтэй хандаж хэлэх зүйл байна. Бас нийгэмд эрүүл гэгээлэг, уур амьсгал, өөдрөг итгэл сэтгэл бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэх үг байна. Манай нийгэмд болохгүй байгаагаас болж байгаа зүйл нь олон бий. Ерөөс эрх чөлөөт нийгмийн мөн чанар нь тийм юм аа. Эрх чөлөөт нийгмийн мөн чанар нь тийм юм. Эрх чөлөөт бүтээлч, ухамсарт хүмүүс байгаа суугаа газар бүхэндээ цаг мөч хүртээ уралдан шин зүйлийг бүтээж байдаг. Эдгээр нь ямар нэг удирдагчийн нам, үзэл сурталын чиглэл оролцоо заавал шаардлагагүйгээр бий болж байдаг юм аа. Тэр гэгээлэг бүхнийг бүтээгч, хөв нэмрээ оруулагч, бас түүнийг мэдэрч, олж харж, түгээгч байх үүрэг бол тухайн иргэн оюун санааны хөтөч бүрт байдаг зүйл юм аа. Эрх чөлөөт нийгэм бол эерэг эрч хүч, өөдрөг итгэл үнэмшил, хамтын бүтээлч үйл ажиллагаагүйгээр урагшлахгүй. Хэн юмыг харлуулна, хэн экстремист дурай лозон хэлнэ, хэн улаа зөгнөж, бусдын эрх чөлөөнд халдна, тэр мундаг харагддаг үе хоцрогдсон. Энэ бол Монголын ирээдүй эсвэл альтернатив сонголт байж чадахгүй. Би өнгөрсөн зууны өмнөх байтугай нодон жилийн өмнө асуудалд хандах хандлага хуучирсныг түрүүн та бүхэнд сануулсан.
Өнгөрөгч богино хугацаанд бид авах ёстой сургамжаа бүгд авсан. Гарч бол хамгийн хүсшгүй алдаач гарсан. Хүний нийгэмд ямар ч үед мөрдөх шаардлагатай үнэт зүйл нийтлэг ололт, хууль журам байдаг. Эдгээр нь мөрдөгдөх ёстой. Бас алдаж эндэгсдэд инрэл өршөөл байдаг. Гэхдээ энэч хэмжээ хязгаартай. Иргэдийнхээ хэлж ярьж, сануулж, шүүмжилж байгааг төр сонсно. Хэлэлцэж, ярилцаж асуудлыг шийдэхийн төлөө санаачлагтай чармааж ажилланаа. Нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, хууль дүрм зөрчих, олон хүний ч нэг хүний ч хууль бус үйлдэлийг таслан зогсоох үүргээ төр хуулийн дагуу бас гүйцэтгэнэ. Монголчууд бидний сонгосон зам амар хэлбэр бишээ. Нэг үе Монголыг дэлхий мэдэх нь байтугай Монголоо мэддэггүй байсан. Одоо Монголыг олон нүд итгэл тавин харж байна. Амжилт ололтыг нь үлгэр жишээ болгон ярьж байна. Магадгүй төв орон нутаг газар хүний тоогоор 800-ны өмнө байснаас ч илүү олон тоогоор олон эрх ашгаар Монгол улс бусдын хараанд өртгүүцээр гарч ирлээ. Монгол орны хөгжил дэвшил, Монгол улсын иргэдийн ахуй амьдрал ямар байх нь нэн тэргуунд монголчууд биднээс шалтгаалнаа. Монгол улс баялгаа эзэмшиж, Монгол хүмүүс нэгнээ дэмжиж, нэрээ хичээж, монголчууд ажиллаж хөдөлмөрлөж байж л хөгжнөө. Бас гаргасан алдаагаа засаж, дахиж давтахгүй бол бид урагшилнаа. Бидэнд итгэл далсан гэрэлт ирээдүй байна. Монголын маргааш өнөөдрөөс илүү байх нь гарцаагүй. Шинэ үнэлэмжтэй эхийг мэдсэн, холыг харсан ухаалаг хэрсүү Монголын шинэ үе боожиж байна. Тэдэнд бид эрх чөлөөтэй хөгжиж дэвссэн эх орон хүлээлгэж өгөх үүрэгтэй. Та бүхэнд баярлалаа. За, Монгол улсын ерөнхийлөгч Илүг Дарж танд баярлалаа. За, хаврын чуулганы нээлт өндөрлөлтийг мэдэгдэе.